Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын их хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах төслөөс санаачлан Баян-Хонгор аймгийн ард иргэд аж ахуйн нэгж, арилжааны банкуд, төрийн байгууллагууд нийт 2000 гаруй хүмүүсээс хандив босгож 4D их 50 онцлогооны төхөөрөмжийг аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. 2013 оны 9-р сарын 23-ны өдөр Баян-Хонгор аймагт болсон тус арга хэмжээний нээлтэнд Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын суран төлөөлөгч ноён Винсент Эдвардс, Баян-Хонгор аймгийн засаг дарга Жаргал сайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ширмэн нар болон холбогдох бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Өнөөдрийн байдлаар бид нэр Баян-Хонгор суманда 105 сая төгрөгийн өртөгтэй Samsung Medicine компани одоо 4D өнгөтэй эхог одоо суйрлуулад байна. Тэгээ энэхүү эхогоо ард иргэдийнхаа эрүүл энхийг өрчлөн сэргийлэх онцлогоонд одоо илүү их ашиглахаар одоо төлөвлөөд орон нутгийнхаа 10 эмчийг энэ чиглэлээр одоо тодорхойлсон мэргэжлүүдээр нь одоо сургаад байна. Жишээлх юм бол одоо эмэгтэйчүүд их барих чиглэлээр одоо 3 эмчийг, дотрын чиглэлээр 3 эмчийг, мэс засал тэгээ бусад чиглэлүүдээр ингээд сургаж байна. Уг төхөөрөмж нь ургийн гажгийг эрт үед нь онцлох жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн үзлэг, хэвлийн хүндийн эрхтэн, таван цул, бамбаа булчирхай, хүүхдийн зулаан эхо, хөх, судас, мэдрэлийн эмгэг, цус харуулт, зүрх судасны эмгэг болон бусад олон суур өвчлөлтийг эрт үед нь илрүүлэн онцлогоор давуу талтай. Урд байсан онцлогооны төхөөрөмжүүдээс хамгийн давуу талтай нь юу байна гэхээр энэ аппарат маань өвчнөөхөө мэдээллийг хадгална. ID дугаарыг хадгалаад за тэрнийхээ дагуу бол тухайн өвчтөнд байгаа эрүүл болон эмгэг мэдээллүүдийг одоо хадгалах хамгийн гол юу байгаа. Ийхүү ургийн болон эрүүл мэндийн нарийн мэргэжлийн онцлогоо эмчилгээгт тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалan зөвхөн Улаанбаатар хотод хийдэг байсан бол одоо хөдөө орон нутагтаа цаг алдалгүй хийлгэх боломжтой боллоо.